Монголчуудын энэ гэр бүл болох, ураг барилдах, ураг төрлийн тогтолцоо яг юун дээр суурилдаг, ямар гүн ухаан дээр суурилдаг тухай эрдэмтдийн саналууд бол байна. Тухайлбал одоо манай эртний өмнөх энтхэгийн дангаа ухааны дөрвөн үндэсгээ судар дээр эцгийн цагаан туслаас хүний тарих, нугас, яс бүрддэг. Эхийн улаан туслаас мах, дотоод хэрэгтэнгүүд, арьс бүрддэг гэж ингэж номлосон байх жишээтэй. Гонгоргоо тэргүүтэй эрдэмтэд бол монголчуудын энэ гэр бүл ураг төрлийн тогтолцоо энэ эртний энтхэгийн Ведийн судрууд дээр, буддын ангаах ухааны судрууд дээр одоо тэмдэглэсэн саяны энэ ерөнхий агуулга дээр суурилсан байна гэж үздэг. Энэ ч аргагүй. Ерөнхийдөө монголчуудын энэ гэр бүл болж байгаа цаана тэр төрлийн тогтолцоо бол эцгийн талыг дагсан ясан төрөл, эхийн талыг ясан махан төрөл гэдэг энэ хоёр тусгай тогтолцоо байна. Энэ тогтолцоо нь гоор бол одоо гэр бүл болж байгаа хүмүүс юу голлон баримталж байна гэхээр эцгийн талдаа 7 үеийг дотор гэрлэхгүй байна. Эхийн талдаа 3 үе багада. Цаашлаа 5 үеэр төрөл тооцоод цаашаа бол төрөс унжирсан гэж тооцоод тэр 5 үе өнгөрөх юм бол одоо ураг барилдаж гэр бүл болж байна.